American Gravity Payments компани ерөнхий захирал Dan Price нь ажилтан бүрийн мөрөөдлийн босс гэдгээ харуулжээ. Тэрээр эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ажилтнуудынхаа цалин ерөөсөө буруулаагүй гин. Харин ч өнгөрсөн жилээс ажилтнуудынхаа цалин нийгмийн хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өдгөө тус компани 120 ажилтны дундаж цалин $70,000 хүрчээ. Энэ бусад компаниудтай харьцуулахад мөрөөдөж болох цалин гин. Dan ажилтнуудынхаа цалинг нэмэхийн тулд хэмнэлт хязгаарлалтыг зөвхөн өөр дээрээ хийжээ. Юуны өмнө ерөнхий захирал компаниг үүсгэн байгуулагчийн хувьд авдаг $1.1 сая цалингаа бууруулж $50,000 болгожээ. Мөн өөр олон урамшуулал шагнал цалингаасаа татгалцсан байна. Үүнээс гадна өнгөрсөн жил худалдаа авахаар төлөвлөж байсан Tesla модель S загварын машинаач хойш нь тавьжээ. Гэсэн ч захирлынхан сайхан сэтгэл хоосон үлдээг байж. Өөрсдийнх нь цалин хэмнэхийн тулд өөрийнхөө цалинг хасаж суугаа захиралтай зориулсан ажилтнууд нь жилийн турш мөнгө цуглуулснаар мөрөөдлийн Tesla модель S машиныг худалдаа авч бэлгэлжээ.